Сайн байцгаана уу үзэгчдээ. Өнөөдрийн миний ярих сэдв бол астрокартографи. За энэхүү үгийг монголоор орчуулах юм бол газар зүйн астрологи гэж илүү зөвхөн байх бах. Энэхүү сэдвээрээ би та бүхэнд юг тайлбарлах вэ гэхээр бүх зүйл энерги байдаг тийм ээ. Нүдэнд харагдж байгаа бүх зүйл энерги. Хүмүүс бид нар ч гэсэн энерги гэж үздэг. Тэгэхээр энерги таарахгүй хүн амьтан, найз нөхөд, хамтрагч, за бүр дэлгүүр, хот, ажлын газар, улс орон, хувцас хунар, идэл, бусад гэх мэтчлэн маш олон зүйлтэй бид нар таарахгүй энергийн дунд ингэж амьдарч идэг бахан тийм ээ. За нэгэн дээр жишээ авъя. Зарим хүмүүстэй бид нар ерөөсөй ойлголцож чаддгүй шүү дээ тий. Би нэг юм яриад хахад нөгөө хүн ахаад өөр юм яриад байдаг. Тэгээ нэгнийгээс ойлгохгүй байх юм бол тухайн хүнтэй би ямар нэгэн байдлаар энерги таарахгүй байна гэж тооцдог. За бас амьтан дээр би нэг тэжээвэр амьтантай байлаа тийм ээ. Тэнгүүт манай гэрийнхэн нөгөө амьтанд миний тэжээж байгаа амьтнад дургу таарахгүй зарим нь харшлаад идэх ч юм уу тийм. Тэгэд би бол өөрийнхөө тэжээвэр амьтантай ээлтэй байж болно. Манай гэрийнхэн ээлгүй байж болно тийм ээ. За тэгээ найз нөхөд төр ч гэсэн ялгаагүй. Хамтрагч партнер төр ч ялгаагүй. Намайг ойлгодог. Одоо намайг дэмждэг тийм хүмүүс бол цаанаа тустай байдаг шүү дээ тийм. Эсрэг талд нь надтай бүр ерөөсөй ойлголцдоггүй тийм хүмүүс бас байж идэг. За дэлгүүр дээр гэх юм бол та бүхэн Монголд нөө сүлжээ супермаркетууд байдаг шүү дээ тийм. Номин, оргил, Март, Carrefour гэх байдаг тийм ээ. Зарим хүн номин руу л орох дуртай байдаг. За зарим хүмүүс нь оргил руу л орох дуртай байдаг. Яг нэг тийм ороод сурцсан газар руу хүмүүс ороод байдаг шүү дээ тийм. Тэр нь яагаад тийм байгаа вэ гэхээр тодорхой хэмжээнд тухайн хүнтэй энерги таарад байгаа. Тэр хүн тэр супермаркет дэлгүүр дотор таата тухтай мэдрэмжийг аваад байгаа учраас 7 хоног болгон ордог ч юм уу тэр хүнсээ цуглуулах ордог. Тийм байх боломжтой тийм ээ. За хот гэж байгаа. Энерги таарах хот. За гадаад дотоод өөр улс руу нүүх боломжгүй хүн байлаа гэж бодоход Монгол орн дотроо бас нүүж болно тийм ээ. Эрдэнэтэд төрсэн бол Дархан руу нүүдэх ч юм уу. Эсвэл Дархан төрсэн бол Улаанбаатар руу нүүдэх ч юм уу. Тиймэрхүү байдлаар амьдарч байгаа улс, амьдарч байгаа хотоо солих юм бол танд тодорхой хэмжээнд өөрчлөлт орох боломжтой гэж энэ хүн астрокартографи маань үздэг. Ажлын газар гэж байгаад. За тэгэхээр зарим хүмүүс болохоор нэг ажлын газар ороод нэг удаан тогтдоггүй гарчдаг те. Нэг сар болоод 3 сар болоод гарчдаг. За тэгсэн зарим хүмүүс бүр 20 жил 30 жил ажилласан байдаг тийм ээ. Тэгэхээр тэр удаан жил ажиллаж байгаа хүмүүс маань тухайн ажлын газартаа энерги маш сайн таарад, зохицоод тууштай ажиллаад авах бас боломжтой. За тэгээд улс орн бол мэдээж Монголоос гараад Хятад руу ч юм уу, Солонгос руу ч юм уу, за Европ тийм ээ, өөр нэг улс руу, Америк, Австрали ч гэдэг юм уу, тиймэрхүү шинэ улс руу очиж амьдрах юм бол хүний хувь тавилан тодорхой хэмжээнд өөрчлөлт ордгоо, шинэ энерги амьдралд нь апдейт болж орж ирдэг гэж үздэг. Бид нар утсандаа апдейт хийчихээр утас өөрчлөлтдөг шүү дээ тий. Бидний утас хэвэндээ байдаг ч гэсэн доторх функц нь шал өөрчлөлтсөн байдаг тийм ээ. Тэгэхээр тэрэн шиг хүний амьдралд бас тодорхой хэмжээний апдейт орж, шинжилэлт орж болдог байх нэ. За хувцас хонор идэл дээр. За би болохоор нэг жишээ авч ярих юм бол онлайнаар нэг өмд захиалж ирсэн 2-3 жилийн өмнө. За тэгээ тухайн өмдийг би ингээ яагаад ч юм ингээ дээр нь юм тусааж юм асгачдаг, толд болгочдөг гэсэн. Тэгээ би энэ одоо ямар үйл өртөө өмд вэ? Дандаа энэ өмдийг л өмсөх болгонд би ингээ дээр нь юм унгаах юм. Дээр нь юм тусаачих ямар хэцүү юм бэ гэд. Хайжсэн л та тухайн өмдөө. Тэгэхээр тэр өмд би тэр таарахгүй байсан байгаа байхгүй юу? Тэгэхээр хувцас хунар идэл дээр ч гэсэн энерги таарахгүй зохицол бас байгаад идэг. За бусад гээ бас бусад зүйлс дээр бас одоо жишээлбэл амьдарч байгаа орон байрч гэдэг юм уу те. Одоо сурж байгаа сургууль, их сургууль, 10 жилийн сургууль юу ч байдгийн бүх зүйлтэй бид нэр өөрсдийн гэсэн зохицол таарахгүй гэдэг ингээ явж идэг байх нэ. За энийг уншъя. Хүний хувь тавилан өөрийн төрсэн газартаа онцгой өөрчлөлтгүй ч өөр газар руу нүүх үеэс сайн эсвэл муу талаараа өөрчлөлт ордгоо гэж юм тийм ээ. Тэр та ингээд нэг газар төрчлөө. Хатуу хувь тавилан төрлөө төсөөлье тийм ээ. Тэгвэл тэр чинь ингээд та нэг 60-70 жил амьдрах байлаа гэж төсөөлөхөд 60-70 жил тэр чигтээ хатуу байх албагүй. Яг тэр дунд нь та өөр газар руу нүгэ авчиж болно тийм. Хүнтэй суугаад өөр газар руу нүүдэх ч, өөрөө бие даагаад нүүдэх ч ямар нэгэн байдлаар тухайн амьдарч байгаа газраас ингээ холдоо явчих юм бол тодорхой хэмжээнд танд бол боломж бололцоо шинэ одоо хувь тавилантай уулзах боломжтой бололцоо нэгддэг байна тийм ээ.
За тэгсэн мөртлөө өөрийн төрсэн газартаа яг байгаалах юм бол бас тодорхой хэмжээнд онцгой өөрчлөлт орохгүй ингээ нэг хэвийн тогтцсон ингээд байх бас боломжтой. Тэгэхээр хүн өөртөө шинэ одоо энерги авчираа, өөрчлөлтийг авчираа гэх юм бол нүүх шаардлагатай болдог байх нь тийм ээ. За энэ Жим гэдэг хүн байна. 1941 онд төрсөн. 95 онд нас орсон. Энэ хүн маань болохоор астрологч байсан. Тэгээд 1970 онд астрокартографиг бидний ашигладаг. За өнөөдөр миний танд мэдээлэл өгч байгаа энэ хүү програмыг гаргаж ирсэн, зохион бүтээсэн, хөгжүүлсэн хүн байх нэ. За locational astrology гэдэг нь болохоор газар зүйн астрологи. Энэ нь болохоор эрт үеэс байсан. Гэхдээ энэ хүн Jim Lewis гэдэг хүн маань болохоор энэ хүү ухагт ухааныг илүү хөгжүүлээд боловсронгуй болгоод гаргаад ирсэн байх нь тийм ээ. За тийм 1980 онд Австралид явж байгаа тухайн хүн маань ангаргийн шугам дээр машинд мөргүүлсэн, осолд орсон гэж мэдээлэлтэр нь байсан. Тэгэхээр энэ талаар бас би та бүхэнд энэ ангаргийн шугам гэж юу яриад байгаа юм бэ? Сугрын шугам гэж бас юу юм болоо гэд би та бүхэнтэй зааж өгнө. За энэ астрокартографик харахын тулд энэ хоёр сайт руу орох боломжтой байгаа. Эсвэл хувийн бас үнэтэй програмууд бас байдаг. Гэхдээ энэ хоёр сайт маань бол үнэгүй. За AstroSeek гэдэг байгаа. Хэрэглээд хамгийн амархан. AstroSeek.com гэж бас байгаа тийм ээ. Энэ болохоор жоохон яригтай. Тэгэхээр имэйлээр бүртгүүлдэг. Яригтай ч гэсэн хамаагүй гэх юм бол та бүхэн AstroSeek.com энэ рүү н орж байгаад хайгаад үзээрэй. Би бол өнөөдөр зааж өгтөө AstroSeek-ээр нь ерөнхий ойлголт өгнө. За AstroSeek руу орно. Эхнээс нь оруул. За астрокартографи гэдээ гараад ирчин тийм ээ. Ийшээ орлоо. За тэгээ та төрсөн он сар өдрөө хийн. Энэ натал чарт гаргадаг шиг тийм ээ. За би бол 2026 онд төрсэн шинэ хүүхдээр авч үзье. 7 сарын 1-нд төрсөн үед төсөөлөөд за 12 цагт Улаанбаатар хотод төрсэн нэг хүүхд байлаа гэж төсөөлөё. За ингээд нэг ийм дэлхийн газрын зураг гарч ирж байгаа. Улаанбаатар төрсөн гэж тухайн хүүхдээ төсөөлсөн. За Улаанбаатар төрсөн хүүхэд маань 26 градусын охины орд, 27 градусаар Virgo охины ордны мандалттай асценденттэй төрсөн байна тийм ээ. За тэгэхээр тухайн хүүхэд маань нэлийн нямбай, чамбай, ажилсаг охины ордны төр шинжээ агуулах тийм хүүхэд төрсөн байна. Сарн материал ордон дээр 4-р хаус гэж гарч ирсэн байна тийм ээ. За энэ пласидусаар үзэж байгаа шүү. Гэхдээ би бол өөрөө хөл сайнаар үздэг. Энэ дээр бол пласидусаар тайлбарлаад жишээ авчи. За 10-р хаус дээр нартай юм хүүхэд байгаад байна тийм ээ. За гисэн чин Солонгос руу тухайн хүүхэд маань нүүж очивол ямар вэ? Чарт нь солигчдаг. Нөгөө охины ордны мандалттай хүүхэд маань Солонгост жинлэр ордны мандалт бол өөрчлөгдсөн байна тийм ээ. Тэгэхээр дэлхийн аль нэг бүс аль нэг орн руу нүүх үед тухайн хүүхдийн мандалт орд болон натал чартных нь гаригууд нь хаусаас солиод тойроод ингэ явчихдаг. За энэ дээрээс унжаад ороод ирсэн нэг юм шугамнууд байна тийм ээ. Энийг болохоор түрүүний ярьсан лайн гэдэг байгаа. За энэ дээр ангаргийн лайн, тэнгэрийн онгийн лайн байна, нарны лайн, сарны лайн, бод гарагийн лайн, бархас одын лайн гэх мэтчлэн байна тийм ээ. Санчир, сугар гэх мэтчлэн. За тэгээд нэг ерөнхий ойлголт байдаг л да. Хүн сугар гарагийнхаа лайн дээр амьдрах юм бол одоо жишээлбэл сугар гараг за энэ Дакар гэх хот байна тийм ээ. Энэ хоттой ойролцоо амьдрах юм бол сугар гарагийн лайн нь ойртож ирсэн байна. Нэг юм ерөнхий ойлголт байгаа. Хүн сугар гарагийн лайнтайгаа ойрхон амьдрах юм бол хайр дурлал, амьдралын тансаг байдал тийм ээ.
бусдыг өөртөө татах тэр чадвар маш сайн нэмэгддэг. Илүү тухтай сайхан амьдардаг гэсэн нэг тийм ойлголт байдаг. Харин эсвэргээр санчир гарагийн лайн байна тийм ээ. Санчир гарагийн лайнтайгаа ойрхон амьдрах юм бол тухайн хүн маань амьдралын хатуу хөтөг үздэгэ их тийм хариуцлагатай амьдрах шаардлагатай тулдаг гэх мэтчлэн юм лайнуудаараа энергиуд нь бас солигддог гэж үздэг. Ийм ойлголт байгаа. За энийг маань өөрөө астрокартографи гэж нэрлэдэг байгаа юм байна шүү дээ, тийм ээ. За би та бүхэндээ ерөнхий ойлголтыг өгсөн, та бүхэн асуух зүйл байх юм бол комент хэсгээр үлдээгээрэй. Дараагийн бичлэгээрээ дахиж уулзъя. Түр баяр таа.